лингвал дээрээс нь харахад ойлцоо. За одоо болохоор энэ дөрвөн талын өнцөг гаргахын тулд заавал хажуу талын шүтнүүдийг хамгаалах хэрэгтэй. Мэдээж бол миний буйл жоох муудсан байна. За одоо апфлахун гэж нэг өнцөг орж ирнэ. Одоо мэдээж ингэж лхүүрээ хийгээд үзэхээр лингвал талын одоо энэ ирмэг мэдээж тулж байгаа штэ тий. Гэхдээ энэ бол заавал 1.5 байх ёсгүй. Энэ хэсгийг нь баг зэрэг буулгана. Дунд хэсэгтээ мэдээж бас нөгөө ховл хэсгийг нь жоохон
Окклюзал бол хангалттай. Вестибулер хэсэг одоо бага зэрэг явна. Лингвал дахиад бага зэрэг. Аптахунг дахиад бага зэрэг. Тэгээд буйлныхаа ирмгийн одоо энэ хэсэг ингээ нэг юм хамар гэж хэлээд байгаа. Наасаа үүсгэж болохгүй. Энийгээ скейлрээр юм уу боороор бага зэрэг аавна. Буйлны ирмэг энэ хэсэгт бага зэрэг буулгыг. Гэхдээ их буулгах юм бол нөгөө субгингивал гэдэг зэрэгтэй ороод унах магадaltaй. Тэгэхээр маш боломжтой байх хэрэгтэй. Мезиал хэсгийн бага зэргийн цэвэрлэгээ явууллаа. Одоо болохоор бид нар ингээд дээрээс нь хараад яг ингээд параллел байна уу бүх бидний одоо энэ зассан энэ хэсгүүд харагдчих нүггүй юу гэдгийг нь хараад мэдчихэж байгаа шүү дээ. Тэгтээ модель дээр юм уу эсвэл аманд мэдээж бид нар энэ дээрээс ингээд харж чадахгүй ам ингэж их том ангаахгүй. Тэгэхээр ингээд модель дээр суулгацсан байгаа үед бид нэр тойлондоо харна гэсэн үг. Тойлондоо харахтаа яг артлын 7 дугаар шүднийхээ мезиал хэсгийн 2 төвгөр дээр нь толио ингэж байрлуулад наалуулад ингэж ч юм уу биш гэсэн үг. Тэгээд урагшаага тусгал. Уртлын 6 дугаар шүд рүүгээ тусгалаа. Яг энэ чиглэлээрээ дээшигээ 1 см. Тэгэхэд 6 дугаар шүд
бүтэн одоо тэр харандаагаар зурсан ирмэг маань ямар нэгэн одоо гидс тэглэх юмгүйгээр бүтэн харагдаж хэвээр. Хэрвээ тийм байвал зүг болсон байна гэсэн үг. Хэрвээ одоо энэ тал нь ч юм уу ингээд дээрээс нь ингээд төлөв таваад хараад энэ талын ингээд ирмэг нь харагдахгүй байх юм бол энэ дунд нь гидс тэглэсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр хэсгийг дахиж авах хэрэгтэй. За ингээд хуршуулах шаардлагагүй гэхдээ ингээд нэг хуршуулаад харахад ерөнхийдөө иймэрхүү байна. Тэгтээ одоо дуусаагүй. Одоо өнгөлгөө орж ирнэ. Бас чухал хэсэг. Өнгөлгөө хийхийн тулд фэж модаа заавал байршуулаа. Одоо гэхдээ 200 мянгаар биш 5 мянгаар юм. Тэгэхээр букал хэсэг. Энэ болохоор 16 та боор, тал нь орно гэхээр 0.8 гэсэн үг. Вестибулэр хэсэг дэвлцоор 0.8-аас 1 гээд бидний хэрэгтэй байгаа өргөнд таарна. Вестибулэр хэсэг бол одоо ингэ болсон. Одоо 1.2-т улаан бүслэгтэй өнгөлгөөний бороор лингвал хэсэг явна. Миний буйл чамаас нэлээд муудсан байна. Хэрвээ багтаж байвал мэдээлэлцэлдээ бас 1.2-оор явчихна. Хэрвээ багтахгүй байх юм бол 1-ээр явна. Миний болохоор ер нь болчихж байна. Тэгэхээр 1.2-оор явчих. Оклюзал хэсгийн өнгөлгөө явна 1.2-оор. Бүх ирмгүүдийг дарах байгаа. Чулуугаар.
хэрвээ одоо энд нэг ирмэг байлаа гэж бодоход бид нэр зөвхөн ингээд дарчих юм бол дахиад энэ хэсэгт ингээ хоёр өнцөг үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар болохоор яг энэ өнцгөөс эхлүүлээд бүтэн ингээ тойрог чиглэлд бүх одоо аксад өнгөлт хийх хэрэгтэй байгаа. За тэгэхээр ингээд 5000 ш одоо 4000 болох чи. Хажуудлынхаа шүтнүүдийг бас заавал ингэж хамгаална. Баг зэрэг дэвшүүлээ. Акса дахиад баг зэрэг үүсчихлээ. Иймэрхүү байдалтай юм болчихно. Final track. Миний бодлоор энд дахиад баг зэрэг өнцгийг дараад энд бас дахиад баг зэрэг хэрэгтэй юм шиг санагдаж байна. Та борхон байна. Ер нь бол дахиад нүуний заавал бежэ тавих хэрэгтэй. Жижигхэн засвар масвар хийхтэй. Үзэж байна. Чеклээд. Болсон. Дээрээс харагдсан иймэрхүү. Ямар ингэж сүсээгүй.
За одоо ингэж хийчихэд түр бүрээс их байгаа. За ихэд болсон байна. За тэг 3-6-ын залтныг ойролцоогоор 30 минут, түр бүрээс тэгээд 45 минут максимум төлөвлөнө. Би ойролцоогоор 20 минут зассан байна. Гэхдээ энэ барыг миний 100 дахь шүд баха. Би маш их фейлсэн. Тэгээд иймэрхүү застаг болтлоо барыг 100 шүд зассан. Зя түр бүрээсийн тулд ихлээр нөгөө түлхүүрээ бэлтэн бас 3-6 зарч эхлэхээс өмнө ийм жижиг патигаар 2 удаа хийв авах юм. Нэг нь ийм одоо ийм заслалтын дэлгүүрийг, нөгөөх нь түр бүрээсний дэлгүүрийг. Энэ миний түр бүрээсний дэлгүүр. Эндээ одоо нөгөө түр бүрээсний материалыг хийгээд бэлдэх байгаамаа. За баг зэрэг силикон юм уусгал вазелин түрхэж болно. Тэгээд түр бүрээснийхээ түлхүүрэнд өөр хатуудаг түр бүрээсний материалыг дүүргээд эхлээд нэг баг хэсгийг бол заавал ингээд гаргаад чүгүүд баг зэрэг таралтаар тийм их тарахгүйгээр дэлгүүрээ суулгана. Энэ урт талын хэсэгт суус үгүүг нь сайн шалгана. Арт тал бас суус үгүүг нь шалгана. 3 минут хүлээн 3 минутын дараа дэлгүүрээ гаргаад түр бүрээсээ заснаа.